2000 мегаватт буюу 2 ГГ орчим цахилгаан эрчим хүчтэй байхад бол Улаанбаатар хотыг цахилгаанаар халаах тухай ярьж болох юм. Гэхдээ энэ маань 2 ГГ гэдэг маань ойролцоогоо нэг 4 орчим тэрбум доллар болно. Дээр нэмээд хуваарлах байгууламжаа цахилгаан дамжуулах агаарын шугамуд гэдэг ингэх юм бол Улаанбаатар хотыг бүр нь цахилгаанаар халаая гэж тооцоолоход бол нэг 7.5 8 орчим тэрбум доллар хэрэгтэй гэсэн ийм тооцоо судалгаанууд гардыг байна лээ. Хоёрдугаар цахилгаан эрчим хүчээр цахилгаанаар халаасан тохиолдолд өртөх нь бол нүүрснээс халааснаас бол доор хаяж 3 дахин өндөрөнтэй болно. Бүх амьдралын өртөх, бүх бизнесийн өртөх энэ хэмжээгээр бас нэмэгдэхэд бас бид нар тооцох хэрэгтэй. Үр ашгаа тооцохгүйгээр баахан бол юм гоё юм яриад ард түмэнд буруу хэлэлт өгöd байхаар их төвөгтэй байгаа учраас үннийг хэлж байгаа. Үннийг хэлэхээр заримдаа над руу жоохон дайрч байгаа юмнууд бий. Өртгөө бид нар тооцохгүй бол манай GDP чинь 20 тэрбум доллар хүрээгүй байгаа шүү одоо. Ийм юу ярьж